Орой минь хүргэе. 5 сарын 22 өдөр 5 дахь өдрийн Prime News эхэллээ. Өнөөдөр орой Япон-Монголын харилцааны талаар болон 2 хоногийн өмнө үржиж Абе ерөнхий сайдтай уулзаад байгаа Монгол Улсын ерөнхийлөгчийг бид нар ураад байна. Ингээд зочдод танилцуулъя. Захиагийн элбэгт орж Монгол Улсын ерөнхийлөгч баярлалаа. Сайн байна уу? Конничива. Баярлалаа. Монгол улс 7 сард альчнаас хойш та хийж ирсэн Япон улс одоо ямар санагдаж байна вэ? Хоёр орны харилцаа ер нь идэвхжсэн. Япон улсууд яг л одоо байдгаар аль байна. Тэ. Өөрчлөлт бол харахгүй байна. Тэ. Хоёр орны харилцаанд бол маш их дэвшил гарсан. Япон-Монголын сумуугаар дамжуулаад маш их тийм харилцаатай гэж тийм сэтгэл байдаг. Бусад салбарт ч гэсэн бас そうですね。安倍総理と大統領の会談、今回で7回目というですね、数から言えば本当に多い、非常に親しい関係だという印象を数から言っても我々は簡単に理解することができます。さらに今年2月には両国間の間 EPA 経済連携協定が結ばれました。経済面での結びつきはこれからさらに深めていきたいというところが今の現状であります。さらに言えば政治的に言うとモンゴルというのは地政学的にも中国、ロシア、その2つの大国に挟まれた中での歴史的な意味、それは日本との連携これからどうなっていくのか。さらに言うと北朝鮮と非常にパイプを持っている。その北朝鮮とパイプを持っているモンゴル、日本に対してどのような力を貸してくれるのか。Японд ямар дэмжлэг үзүүлэх боломжтой вэ? Эдийн засаг гэдэг бүх чиглэлийн хамтар. Ингээд өнөөдөр энэ сэдвтэ оръё. Японы 4 дахин том хүн ам нь 40-ны 1-т тэнцдэг Монгол. Том их байгальтай романыг мэдрэх үз уламжлалт ёслол Монгол одоо ч гэсэн байсаар байгаа Монгол байна. Энэ Монгол Япон хоёр маань сумуугаар дамжуулан харилцаагаа нэмэгдүүлсэн байгаа. Макуучид 34 удаа уулсан нэгдүгээрт орж байгаа. Хакхугаас ахуулаад Хармафужи Какурью гээд одоо бол Макушичигийн 4-ний 1 нь Монголоос гаралтай бөхчүүд байна. Гэвч энэ сүүлийн жилүүдэд зөвхөн сумуу биш ээ. Эдийн засаг, гадаад бодлого, аюулгүй байдлын гэр зэрэг Японы хувьд Монгол бол нэр хүнд нөхцсөр байгаа. Нэг намын захиргаанд байсан Монгол улс 1989 онд оюутнууд болон удирдагчид бас ардчлан хөдөлгөөн бол эхэлсэн. Үүнээс нэг намын тогтолцоо байхгүй болж 90 онд олон намын сонгуул болсон. 92 онд бас анхны үндсэн хуулиа баталсан байгаа. Ингэхээснээр одоо шинэ Монгол мэдлсэн юм аа. Түүнээс хойш өнөөдөр хүртэлх ардчилсан Монголыг удирдсаар ирсэн хүний нэг нь бол Захиагийн элбэгт орж Монгол улсын 4 дахь ерөнхийлөгч юм аа. Ерөнхийлөгчөөр сонгосон хойш дотоодын улс төрийн зохиол эдийн засгийн Лимон шокийг даван туулах хасах байсан эдийн засгийн өсөлтийг хоёрхонд бол нэмэгдүүлсэн байгаа. Ашигт малтмал үндэслэн Монгол улсын эдийн засаг бол өрчимтэй хөгжиж байгаа. Хятад Оростой харилцаатай байснаас гадна Япон болон Европуудтай бол идэвхтэй гадаад бодлого хөгжүүлж байгаа. Ялангуяа Японд 2 дугаар Абегийн засгийн газрууд бол 7 дахь удаага уулзсан байгаа. Өнгөрсөн 2 хоногийн өмнө болсон уулзлын үеэр эдийн засаг, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр бол тохирсон байна. Япон, Монгол энэ хоёр маань энийг бэхжүүлэхэд ямар боломжууд байгаа вэ? Юу бид нар хүлээж болох вэ? Энд бол Азийн ирээдүй ямар шугам байх гэдэг төсөөлтөй байх вэ? Өнөөдөр элбэг дорж ерөнхийлөгч
зочноор оролцож байна. Япон Монголын цаашдыг талаар сонирхъё. Та бүхнээс асуултыг авах мэйлээр бол асуултыг авъя. Өнөөдрийн сэдэв бол Япон Монголын харилцааны талаар хэлмээр байна, асуумаар байна гэдэг сэдвээр ерөнхийлөгч өөрөө оролцож байна. Япон Монголын харилцаа биш, Монгол гэдэг улсын геополитикийн байршлал энэ талаар бол асуунаа. Та бүхэн асуухыг хүсье. Гар утсаас ч гэсэн бол явж болно. Телевизээр оруулахын D-гээс D-г дарж явж болно. Гар утсаараа бас авч болно шүү. Та бүхний асуултыг хүлээж авах болно. За ингээд асуултаа асууя. 2009 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Та 5 дахь удаага Абег болсноос хойш 4 дахь удаага Монголд очив. Ер нь Японы талаар ямар имижтэй байна вэ та? Япон орны хувьд ер нь монголчууд бидний ойлгодгоор одоо наран ургах зүгийн орон гэж ингэж үздэг. Тэгээд үнэхээр наран ургах зүгийн орон би тэгээд өөрөө ч ойлгодог. Ер нь нар гэдэг бол энэ орчлонд байгаа хамгийн одоо бурханлаг биет юм. Тэгээд биднийг 90 онд хэцүү шилжилт хийж байхад хамгийн их тусалсан, хамгийн их одоо найз нөхдийн гараа сунгасан орн бол Япон байна. Үнэхээр зовх цагт нөхрийн чанар танигдана гэдэг Монгол үг байдаг. Одоо манад цахилгаан станц зогсох болоод ирэхэд Японы тусламжаар цахилгаан станцыг засаж исэн. Манад одоо хуучин явж исэн автобуснууд ингээд зогсоод нийтийн үйлчлэгээ зогсоход Японы тусламжаар автобус нийлүүлж исэн. Мөн манай одоо хот руу маш олон хүн шилжиж ирээд хүүхдүүд маань сургуульд одоо ороход хэцүү болоод сургууль багтахгүй байхад Японы тусламжаар маш олон сургуулийг барьж исэн. Төргөн тусламжийн тэрэг хүртэл одоо хэцүү болцсон байх үед төргөн тусламжийн тэрэг нийлүүлж исэн. Тэгээ монголчууд бид ярьдаг Японоос үзүүлж ирсэн тусламж бол үнэхээр нүдэ олсон тусламж байсан. Тийм учраас Японы ард түмэн, Японы засгийн газарт монголчууд бол үргэлж талархаж явдаг. Одоо харин бие биендээ тусалдаг энэ одоо үеэс харилцан ашигтай хамтарч ажилладаг энэ үе рүү шилжиж орж байна. Нэгүгээр хэлбэл шинэ үе эхэлж байна. Монголын ард түмэн бас Япончууд амжуулаад ямар тийм сэтгэлтэй байдаг болов? Ер нь маш сайхан сэтгэлдэлтэй байдаг шүү дээ. Тэгээд одоо Японы ард түмэн бол асар их ёсорхог, өөрийн одоо сайхан ийм соёлтой. Тэгээд бидний одоо энэ бүс нутагт хамтарч ажиллаж болох хамгийн ойрхон ажиллах ийм орн гэж ингэж ойлгодог. Ерөнхийлөгч хөтөлбөрийг дээр танилцуулъя. Энд байна. 2 хоногийн өмнө Абе ерөнхийлөгчтэй уулзаж хоорон хоол идсэн байгаа. Өчигдөр Азийн ирээдүй олон улсын хуралд гол илтгэгчээр оролцсон байгаа. Өнөөдөр Монгол эдийн засгийн хараа Кейдарын Сакагибаратай уулзсан. Одоо ингээд прайм министр оролцож байна. Маргааш Токиогийн Монгол улсын ерөнхийлөгчийн цом гарна. Өнөөдөр 24-нд Сумо үзэхэд төлж байгаа. 25-нд буцнаа. Ийм хөтөлбөр явж байна. Ийм 5 өдөр. Абе ерөнхийлөгчтэй уулзсан. Дараа нь бол асуун. Маргааш эхлээд Токиогийн морин уралдаан дээр очино. Монгол хэд бол одоо нүүдэлчин ард түмэн гэж байдаг. Та ч гэсэн таны хувьд ч гэсэн бол морь урлын дотны амтан байх гэж бодлоо. Тэгэлгүй яах вэ? Би одоо Малчин айлын эрүүлд төрж өссөн. Тэгээд багаасаа бараг 2 настай байхдаа хөлд орохдоо л одоо морь унж сурсан. 2 настайгаасаа 3 настайгаасаа одоо морь унж сурсан. Тэгээ манайх Малчин айл учраас мэдээж одоо морь гэдэг бол манай одоо хамгийн гол унаа байсан. Одоо сумын төв рүү явах, баяр наадамд явах, малаа хариулах дандаа л одоо морь унж явдаг байсан.
Тэгэхээр ер нь морь гэдэг бол одоо монголчуудад хамгийн ойрхон, хамгийн их ач буйнаа өгсөн ийм одоо амьтан байгаа. Тэгээд Монголд бас нэг гайхамшигтай соёлыг монголчууд бүтээсэн. Тэр бол ер нь адууны соёл. Адуутай холбоотой одоо монголчуудын асар их том одоо соёлын өв байдаг. Өнөөдөр ч гэсэн явж байгаа. Ер нь Монгол улс бол дэлхийд хамгийн олон хүн өглөө морь унж ажилдаа явдаг юм одоо малаа хариулдаг гэсэн үг шүү дээ. Малдаа гардаг орн байх. Ойролцоогоор нэг 300 мянган хүн морин дээр өглөө бүхэн морддог гэж ингэж ойлгож болно. Ер нь хүн амынхан тоо нь морьныхоо тоотой адууныхаа тоотой бараг ойролцоо орн бол бас Монгол. Тийм үү. Тэгээд хамгийн хол газар одоо уралдаан зохион байгуулдаг орн бол морины уралдаан зохион байгуулдаг орн бол Монгол. 20 км, 25 км-т уралддаг. Гэхдээ нэг цэгээс нөгөө цэг хүртэл шулуун уралддаг л да манай морь бол. Тэгээд 5 насны тэгээд одоо даагны уралдаан тэгээд 3 настай 4 настай гэдэг ингээ уралд. Морь бол их ойр дотн байсан гэж сонслоо. Та ч гэсэн таны бас Японтай харьцуулахад одоо та юу гэж бодож байна? Япон юу ямар харагддаг вэ? Япон бол мэдээж Япон Монгол хоёр орны одоо ард түмний соёл ёс заншил бол өөр. Гэхдээ Монголын ард түмэнд нэг одоо хүндэтгэж үздэг зүйл байдаг. Бусад ард түмний соёл ёс заншлыг үргэлж хүндэтгэж ирсэн. Та бүхэн мэднэ одоо бүр Чингис хааны үед л гэхэд одоо шашин шүтгэд одоо чөлөөтэй байсан. Чөлөөт худалдааг одоо дэмждэг байсан. Тухайн улс оронд очиод тухайн улс орныхон соёл шашинд одоо орж тэнд одоо нийлдэг байсан. Хамгийн гол нь Монголын тэр хуулийг л биелүүлэхийг шаарддаг байсан. Тэгэхээр өнөөдрийн Монголын соёл ёс заншил бол бидний өвгд эзэс олон зуун жил, олон үе уламжилж ирсэн ийм соёл ёс заншил байна. Тийм үү. Бүтэн санд сумо та үзэхээр төлж байгааг сонссон. Монгол хэр бол сумогийн төсөөлөл их байдаг. Япон Монголын сумоор дамжуулсан хамтын ажиллагааг та юу гэж боддог вэ? Яаж үздэг вэ? Энэ бол үнэхээр гайхалтай хамтын ажиллагаа. Би хөвдөө одоо сумо гэдгийг ерөөсөө мэддэггүй байсан. Тэгээд манай Монголын одоо анхны залуучууд сумод барилдаж эхэлсэн тэр үеэс одоо сумогийн тухай мэдээлэл Монголд гарч эхэлсэн. Тэгээд сүүл рүүгээ бүр одоо манай Монголын баг бүх телевизүүд одоо энд NHK сумод дамжуулж яхад манай баг бүх телевизүүд Монголд шууд Монгол орчуулагтаа дамжуулдаг болсон. Дайториоね。今日相撲13日目が終わったところなんですけれども、相撲дуусаад байж байна. Одоо энэ Японоор тараас харахад夏場所13日目終わったところで11勝に勝11ялаад 2 болоод хакхоо10勝3敗に照ノ富士勢い海星ялтагаар照ノ富士勢い海星優勝争いしている4人のうちの2人がモンゴル勢である。 4 хүнээс 2 нь Монгол байгаа. やっぱりこうご覧になっていると誇らしいという気持ちになるのか、それとも日本の相撲なんだから日本人頑張れる。 Сумоо юм чинь одоо Японч бас жоохон хичээгээч гэж бас тийм сэтгэл төрдөг. Ямар сэтгэлтэй хардаг вэ? Нэгдүгээрт одоо сумоочтороо бахархаж байна. Хоёрдугаарт үнэхээр одоо Япон хүн бас сумод төрүүлээсэ гэж одоо би чин сэтгэлээсээ боддог. Монголчуудаа энэ тэнцээ өрсөлдөөсөө гэж. Яг нь манайхан сайн барилдаж байгаа нь Японы одоо сумо барилдаж байгаа хүмүүсийг илүү хүчтэй, илүү өрсөлдөөнтэй болгох байхаа гэж би найддаг. Гэхдээ манай одоо залуучуудыг хүчтэй, навьяастай залуучуудыг Япон улс, Японы сумогийн холбоо хүлээж аваад барилдуулаад ингээд явж байгаа нь хоёр орны харилцаа, соёлын спортын харилцаа, бие биенээ таньж мэдэх харилцаа өргөдөж байгаад бид бол одоо үргэлж баяртай байдаг юм аа. こ
好みの力士とかってやっぱり言わないもん Таны ですか。 бас 横綱 ямар でも3人いるわけじゃないですか。 бүхийг дэмждэг вэ? Якоснаа бол 3 байна. Хак хармош хакр юу гэдэг. Тэрнэ фүжи гэдэг байгаа. 大統領 Та хултай дэмжиж байгаа 言っちゃいけない байдаг. Хэлж болдгийм болов уу? Яа тийм бол асууж Одоо болох уу? бүгдийг дэмждэг. なんでごめんなさい、あんまり相撲の話今日聞く時間じゃないんであんまり長く聞くつもりないんですけど、 Удаан ингэж бол なんでモンゴルの力士 ягаад がこんなに相撲強いんです монголчууд か。 ийм хүчтэй байд юм бэ? どうして強いの。 Ягаад шалтгаан гэж байд юм бол би бол бас ойлгохгүй. Энийг та мэдж байгаа юм байна. Би хөвдө боддог монголчууд бол асар их авьяастай. Шин одоо зүйлийг сурах ийм их авьяастай. Дээрээс нь асар их хичээмтгий. Хичээдэг, зорилго тавьж тэр зорилгодоо хүрэхийн тулд маш их одоо зүтгэдэг, хөдөлмөрлөдөг. Тэгээ ер нь биднийг багаас л бидний аав ээж тэгж сургасан. Минийх одоо ингэ зорилго тавих юм бол тэр зорилгынхаа төлөө сайн явна шүү. Одоо хичээгээрэй гэж ингэж л одоо сургасан. Тэр одоо бас сургамж бол манай сумочтод нөлөөлсөн болов уу гэж боддог. Өөр нэг юм бол Монгол, Япон хүмүүсийн бас энэ зан одоо суртахуун бас ойролцоо байх гэж боддог. Монголд ч адилхан, Японч адилхан нэр төрөө их хичээдэг. Яс хугарах, нэр хугарахаар яс хугар гэж хэлдэг монголчууд. Ялангуяа холын нутагт явж байгаа болвол улам нэрээ хичээх ёстой. Чи аав ээжийнхээ нэрийг сайн гаргах ёстой. Эх орныхоо нэрийг чи сайнаар гаргах ёстой. Гэдэг энэ зүйл бол бас одоо манай монголчуудыг энэ Монгол сумад барилж байгаа хүмүүсийг хурцлж өгдөг байх гэж би боддог. Тэр Монголын талаар ямар улс юм бэ гэдгийг танилцуулъя. Монгол улсын талаар. Рус, Орос гэдгийн хооронд усад далаад гарцгүй Улаанбаатар гэдэг нийслэлтэй 3 сая хүнтэй 40-ны Японтой харьцуулбал 41 байгаа. Газар нутгийн хувьд бол энэ бол 4 дахин том байгаа. Өнгөрсөн оны GDP-ийн өсөлт 7.8%. Нэг хувьд бол 39 мянган байгаа. Болсон байгаа. Уулуурхай хөдөө аж ахуйн салбар бол гол үйлдвэр байгаа. Тэгээ уран, молибден, ховор металл, алтан зэрэг ховор металлаар бол ашиг насмаар бол баялаг. Монголын түүхийг товч танилцуулъя. 1911 онд бол тусгаар тогтносон байгаа. 19 онд бол хятадын хөвшил орсон. 21 онд бол бас ахиж тогтнолоо явуулсан байгаа. 24 онд социалист улс болж бүгд хариумдах Монгол ард улс болсон байгаа. Дэлхийд 2 дугаарт орох дэлхийн социалист улс болсон. 1990 онд нэг намын тогтолцоо байх болсон. Монголд анх удаага олон намын тогтолцоод оролцсон, сонгуул болсон. 1992-д шинэ үндсэн хууль болсон. Тэгээ Монгол улс гэж нэрлэх болсон. Монгол ерөнхийлөгч бол Монгол улс болоход ардчилсан хөдөлгөөний удирдагч гэдгээр бол алдартай. Энд бол та ер нь яг бодтой ямар үйл ажиллагаа явуулж байсан бэ? Би зөвлөлт холбоот улсад 5 жил сурсан. Тэгээ сонины сэтгүүлч мэргэжлэр сурсан. Төгсч ирээд цэргийн сонинд ажиллаж исэн. Тэгээд цэргийн сонинд ажиллаж байхдаа бас ер нь Монгол оронд өөрчлөлт хэрэгтэй юм байна гэж одоо найз нөхдөйгөө ярьдаг байсан. Тэгээд тийм ойролцоо санаа бодолтой найз нөхдөйгөө нийлж Монголд ийм ардчилсан хөдөлгөөн байгуулах ийм одоо санааг бас найз нөхдөйгөө сэдэж исэн. Тэгээ сая хамгийн түрүүн харагддаг зураг дээр Монголд хамгийн анхны ардчилсан тийм одоо цуглаан болвол 1989 оны 12 сарын 10-ны өдөр болсон. Тэгээ тэр цуглааныг одоо анх одоо хөтлж микрофоныг барьж гарч исэн. Энэ зураг байна тий? Одоо энэ зураг мөн үү? Энэ биш өмнө дээлтэй болсон зураг байна тий.
ингээд тэр цаг мөчөөс хойш 88 он сургууль төгсөж ирээд 90 он хүртэл ажиллаад тэгээ 89 оны сүүлээс хойшоо одоо энэ дээлтэй микрофон дээр гараа зогсож байгаа. Тэгээд энд одоо бид нар олон жил одоо чимээгүй явлаа. Одоо бид энэ өөрчлөлтийг хийх ёстой гэсэн ийм зүйлийг ярьж байгаа зураг байна. Тэгэл 89 оны 12 сараас хойш энэ олон нийтийн хөдөлгөөнд нэгдсэн. Тэгээ өдөө хүртэл одоо олон нийтийн тусын тулд зүтгэж явж байгаа. 1989年12сар гэхэд 例えば東欧におけるソ連邦の崩壊なんかよりもちょっと先前じゃないですか。国内においてモンゴルの国内において当時その民主化を求める活動を大っぴらにやるということは非常に勇気が必要だったと思うんですけれども、当局からの監視とか弾圧とかそういうものはなかったんですか。 байхгүй байсан уу? Байгаагүй юу? Тэр үед зөвлөлт бот улсууд бүрэн байсан, иж бүрэн одоо яг л байдгаараа байж исэн. Мэдээж маш их дарамтчилгалт байсан. Хүндрэл байсан. Одоо гэхдээ бид нар монголчууд нэг хэлдэг одоо хийвэл бүү айвал бүү хий гэж. Тэгээд тэр зарчим ч гэсэн бидний гол зарчим байсан. Гэхдээ бидний тавьсан гол зорилго бол аливаа асуудлыг хэдий хүндрэлтэйч байсан гэсэн яриа хэлцлээр шийдвэрлэе гэдэг ийм л зорилго тавьсан. Бид одоо энэ сүүлийн үед гарч байгаа бусад хөдөлгөөн шиг ямар нэгэн ийм хүч хэрхийлэл рүү ерөөсөө уриалаагүй. Тэгээд өөрсдөө цуглаанаа зохион байгуулдаг, өөрсдөө цуглаанаа одоо хамгаалдаг. Тэгээд яг цаасан дээр бичээд юу хүсэж байгаагаа одоо бичээд тэгээд энэ тухай ярилцъя. Монголд одоо олон нам байвал зүгээр байна. Одоо ганцхан нам байна. Уралдаанд хүртэл ганц морь уралддаггүй шүү дээ. Олон нам байх юм бол бас ард түмэн дундаас нь арай сайныг сонгоно. Одоо манад сонгуул болохоор нэг хүн ороод 99% санал аваад байна. Энэ буруу байна. Наад зах нь 2 хүн болж игэл олон хүн орох юм бол ард түмэнд сонгох эрх нь олдноо. Монгол бол мэдээж хөдөө аж ахуйн орн, би өөрөө малчин айлын хөвгт гэж өмнө хэлж ирсэн. Мал тэр үед одоо улсын өмч байсан. Тийм учраас малыг хөвчлөе. Ерөөсөө энэ ховдно үгүй. Бид нар одоо улсад аваад ингэж явуулах гэсэн явахгүй байна. Энэ бүх малыг ховдно өгөө гэдэг асуудлыг гаргаад тавьж ирсэн. Тэгээд шашин одоо шүтлгийг хоригддаг байсан. Тэгэхээр одоо энэ шашнаа чөлөөтэй шүтье. Одоо бидний ээж аав өмнөх үе өвөө эмээ шүтчихсэн энэ шашнаа чөлөөтэй шүтье. Иймэрхүү байдлаар анхны цуглаан хийж бид нар 13 шаардлага тавьж ирсэн. Тэгээд анхны цуглаан дээр нэг ойролцоогоор 3000 орчим хүн ирсэн. Дараачийн цуглаан дээр нэг 5000 ирсэн. Тэгээд дараачийн цуглаан дээр нэг 100000. Тэгээд 7 хоног бүхний бүтэн сайн үед дээр бид нар цуглаан хийдэг байсан. Тэгээд бараг 10,000-аар нэмэгдсэн. 5 дахь цуглаан дээр 50,000 болсон. Тэгээд 3 сарлууд өгөхөд ирсэн 100,000-аараа цугладаг болсон. Тэгээд тэр үед манай эрх баригчид ойлгосон байх. Ер нь улс орн нь бол тэдний одоо хяналтнаас гарж байна. Ер нь энэ одоо залуучуудтайгаа бид нар ярилцах хэрэгтэй гэдэг ийм ойлголтод хүрсэн. Тэгээд ярилцсан. Тэгээ Монголын энэ ардчилсан шинжилтийн хамгийн гол онцлог бол нэг цонхны шил хагараагүй. Тэр ардчилсан хувьсгал хийгээд. Нэг хүний хамраас цус гаргаагүй. Нэг ч хүний амнаас эрсдэггүй. Тий. Тэгээд улс төрийн өөрчлөлтийг эдийн засгийн өөрчлөлтөд зэрэг хийсэн. Азад зарим орн ярьдаг эхлээд эдийн засгийн өөрчлөлийг дараа нь улс төрийн өөрчлөлий гэж. Монголчууд бол хоёулангийн зэрэг өөрчилж болно гэдгийг л харуулсан байна. Үүгээрээ бол манай одоо ардчилсан хувьсгалын гол онцлог үүгээрээ таарч байгаа. Тэгээд бид нар 90 оны 7 сарын 29-нд анхны олон намын оролцоотой ардчилсан сонгуул хийсэн. Тэгээд энэ жил тэр олон намын оролцоотой анхны ардчилсан сонгуул хийсний 25 жилийн ой тохиож байгаа 7 сарын 29-нд. Тэгээд сонгуулиа хийсний дараа шинэ парламентаа байгуулсан, ардчилсан парламент байгуулагдсан, ардчилсан засгийн газар байгуулагдсан. Тэгээд шинэ үндсэн хуулиа бичих ажил руу орсон. Би тэгэхэд 27 настай тэр одоо анхны ардчилсан парламентэд одоо гишүүнээр сонгогдсон. Япон Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар асууя гэж бодож байна. Ерөнхийдөө 2 хоногийн өмнө Абе ерөнхий сайдтай уулзсан байгаа.
Абе хийсэн нийт энэ нэг оруулаад 7 удаа уулзсан байгаа. Энэс гадна бол бас ерөнхий сайд дээр засгийн газрын гишүүдийн хооронд бол бас 11 удаа уулзсан байгаа. Уулзалт бол их идэвхтэй байгаа. Энэс бол хоёр хоорондын харилцааны динамикийг харах боломжтой. Япон Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг та юу гэж үнэлж байна? Ер нь Япон Монголын харилцаа хамгийн одоо сайн, хамгийн тааламжтай ийм үедээ байна гэж хэлж болно. Зүүн хойд Азид хамгийн ойрхон одоо харилцаатай хоёр улс гэж бид үнэлдэг. Тэгээд бидэнд маш их сайхан баяртай мэдээг сая сүүлийн 7 хоногт Японы одоо парламент дуулгасан. Тэр нь одоо манай хоёр орны хооронд байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг Японы парламент баталсан. Манай парламентын өмнө 1 сард баталсан. Тэгээд анх Абе ерөнхий сайдыг 2013 оны 2 сард Монголд ирэхэд энэ тухайд өнгөж ярьж исэн. Тэгээ хоёр засгийн газар ажлын хэсгийн хүмүүсийн маш их хөдөлмөрийн үр дүнд энэ гэрээ батлагдлаа. За Монгол улсын хувьд бол энэ гадаадын улс оронтой хийж байгаа анхны чөлөө тодалтааны гэрээ. Тэгээд энэ гэрээг бид Япон улстай хийж чадсан явдал бол гайхалтай ингээд шинэ үе эхэлж гэнэ гэж бодож байгаа. 経済連携協定 EPA によってですね、日本からのそのモンゴルへの投資、日本とモンゴルの間の貿易がさらに活発化すると思うんですけれども、その日本からのその投資、ないしは貿易、日本とモンゴルの間の貿易、一番日本との貿易において大統領期待するもの。Худалдан дээр бол одоо Японоос хүлээж байгаа хамгийн хүлээж байгаа зүйл юу вэ? За ер нь бид нэр өндөр технологиг хүлээж байна. Би 2010 онд Японы одоо парламентэд 2 танхимд үг хэлэх юм сайхан боломж надад гарсан. Би тэр үед нэг зүйлийг хэлжсэн. За Монголд бол байгалийн баялаг байна. Боломж байна. Японд бол өндөр технологи нь байна. Тэгээд энэ хоёрыг нийлүүлье. Ингэх юм бол одоо маш чухал хамтын ажиллагаа болно гэж. Тэгээд бас Японы аж ахуйн нэгжүүд хандаж хэлжсэн. Та бүхэн бол их судалгаатай ханддаг. Нэлээд удаан. Бусад улс орн бол бас нэлээд идэвхтэй ингэж орж ирдэг, хурдан орж ирдэг, шийдвэр хурдан гаргадаг. Тийм учраас ер нь одоо Японы энэ хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд энэ эдийн засгийн хамтын ажиллагааг сэрээе, хонх дугуурлаа шүү. Сэрээрээ. Монгол улс хамтран ажиллахад бэлэн байна гэж ингэж хэлж байсан. Одоо түүнтэйгээ эргүүлээд харахад бол үнэхээр хоёр орны эдийн засгийн харилцаа бол маш олон салбарт маш их эрчимтэй явж байгаа. Өнөөглөө би Япон Монголын эдийн засгийн хорооны гишүүдтэй уулзлаа. Тэнд л ихэд Японы хамгийн том одоо компаниуд Монголд хөрөнгө оруулсан, хамтарч ажиллаж байгаа компаниудын төлөөлөл шууд уулзж байна. Одоо бид нар хамтарсан төслүүдийн тухай ярьж эхэлж байна. Одоо бидэнд ийм хүндрэл байна. Нэг бол одоо бид ийм салбарт одоо цаашаага бизнесээ өргөжүүлмээр байна гэж ярьж байна. Тэгээ бас нэг Японы нэг гайхалтай эдийн засгийн их сайн байгууллага Кэдэран гэдэг Японы одоо энэ эзэдийн байгууллага байгаа. Тэгээ Кэдэран байгууллагатай нодон бид 7 сард эрэхтэй өөрийнхөө бизнесүүдийг Монголоос авчирсан. Одоо онгоцонд багтахгүйсэн, онгоцд өргөн хүн ирсэн. Тэгээ Кэдэраны одоо гишүүдтэй уулзуулж исэн. Тэгээ түүнээс хойш бас их харилцаа идэвхжсэн. Үнэхээр одоо манай эдийн засгийн харилцаа бол шинэ өндөр шатанд байна. Цаашаага бид нар томоохон одоо нүүрсний ордыг ашиглах. За тэгээд дээрээс нь том одоо дэд бүтц төмөр замын дэд бүтцүүдийг одоо байгуулах, мөн цахилгаан станц барих. Энэ үйл ажиллагаанд Японы компаниудтай их ойрхон одоо хамтарч ажиллая гэж байгаа. Өчигдөр та бүхэн энэ Азийн ирээдүй гэсэн хурлын төгсгөлийн хүлээн авалтан дээр Абе ерөнхий сайдын хэлсэн үгийг сонссон байх. Би бол хувьдаа Абе ерөнхий сайд бол ер нь ойрын үед Аз ном хондлон бүс нутагт явуулах эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтын харилцааныхаа тухай маш одоо тодорхой бодлогын үг гэлээ гэж бодсон. Тэгээд инновацийн чиглэлд бас ярьсан. Тэгээд Абе ерөнхий сайдын үгэнд нэг үг байгаа. Монгол бол асар их нүүрсний нөөцтэй. Тэр дундаа хөрөн нүүрсний нөөцтэй. Хөрөн нүүрс гэдэг бол бас тэр үр ашиглаад байдаггүй нүүрс, коксцсон нүүрсийг их ашигладаг. Тэгээд тэр хөрөн нүүрсийг хэрвээ газ болгож хөврөх юм бол
Монголын тэр одоо нүүрсэн толгодууд Эрдэнсийн одоо сав болж хөврөх юм а гэж Абе ерөнхий сайд зөвлөж хэлсэн. Би хувьдаа Абе ерөнхий сайдтай санал нэг байгаа. Энэ бол бас их хамтын ажиллагааны том салбар. Эдийн засгийн харилцааны талаар ярил маш их зүйл ярьж болно. 今大統領さん日本の企業は調査に時間がかかるとおっしゃいましたけど、 цаг хугацаа шаарддаг гэж хэлсэн. Аль хаач утсан ерөөхдөө гадаад очиод удаан их тийм анхааралтай байдаг гэж хүлээж авч байгаа талаас нь харахад бол Европ, Солонгос, Хятадтай харьцуулахад ингээд удаан гэдэг гэсэн юм. Ерөнхийдөө одоо хурцж байна уу? Ер нь бас тэр удаан байгаа дээр бас нэг сайн тал байна. Үнэхээр шийдвэр гаргахдаа удаан нэг гаргах юм бол хамтарч ажиллахдаа бол сайн түнш. Бид бол тэр талаас нь ойлгодог. Мэдээж бидний зүгээс ч гэсэн засах юм байгаа. Өөрийнхөө хууль тогтоомжийг тодорхой болгох хэрэгтэй. Одоо бол тэр эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ батлагдана гэдэг бол тэр аж ахуй нэгжүүдэд зориулсан гэрээ. Тэр хамтын ажиллагаанд зориулсан гэрээ, тэр хамтын ажиллагаанд зориулсан одоо газрын зураг нь гарчлаа гэсэн үг. Одоо тэр газрын зургаар дамжаад ороод ирэхэд бол бүрэн боломжтой болж байгаа. Тэгэхээр одоо цаашдаа Японы хөрөнгө оруулагчид бол их хурдтай шийдвэр гаргах байх. Хурдтай өрсөлдөж одоо орж ирэх байх гэж бодож байна. Тэгээ Монголын өөрийнх нь байршил бол одоо их тийм гайхалтай өөрмөс байршилтай. Газрын зураг хараас гэж бодож байна. Нүүрс гэж гарлаа. Нүүрс それを日本に持ってくるためには 鉄道でこう例えばシベリアルートでウラジオに行ってウラジオから日本に来る。ないしは鉄道でさらにラジンまで行ってラジンから日本に来る。ないしはモンゴルから中国への鉄道をつないで、天津、青島、大連、その他もろもろの中国の港から日本に来るといろんな道があると思うんですけれども、今大統領の頭の中にあるモンゴルでの石炭、それを石炭ないしは別のどこでも恨んでも構わないので、日本に輸出するルートっていうのはどのルートを念頭に置いてお考えされますか? замыг одоо юу гэж бодож байна та? Тэгэхээр хамгийн гол зам Монголоос ямар нэгэн бүтээгдэхүүн авч харахад нэг бол Оросын нутаг, нэг бол Хятадын нутгийг дамжиж гарнаа. Тэгэхээр бидний гол зорилго бол энэ хоёр улстай дамжин өнгөрөх тээврийг хэлэлцээр байгуулах асуудал байна. Тэгээд энэ хоёр улсыг дамжина гэдэг бол тодорхой зардал гарна. Тэгээд Монгол улсын хувьд бол энэ хоёр улсаас тодорхой хэмжээний хөнгөлт үзүүлэхийг хүсдэг. Тэгээд яг аль одоо чиглэлээр төмөр зам бол аль чиглэлээр бусад одоо байдлаар гарах гэж байгаа бол аль бомтоор гэдэг бүх юмаа бид нар наривчлал тохирох ёстой. Тэгээ би нэг сайн мэдээ дуулгая. Нодны 9 сард Бүгд найрамд Хятад улсын ерөнхийлөгч Си Жинпинг Монголд айлчилсан. Тэр үеэр Монгол Бүгд найрамд Хятад улсын хооронд дамжин өнгөрөх тээврийг хэлэлцээр байгуулагдсан. Одоо бид нар бүр наривчлсан хэлэлцээрийг байгуулж байгаа. Наривчлсан хэлэлцээр байгуулах ажил дээр ажиллаж байна. Мөн Оросын холбооны улстай бид дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийн асуудлыг ярьж байгаа. Дээрээс нь та бүхэн сонссон байж магадгүй нодны анх удаа манай гурван улсын төрийн тэргүүнүүдийн анх удаа тийм уулзалт болсон. Монгол, Бүгд найрамд Хятад улс, Оросын холбооны улсын гурван ерөнхийлөгч уулзсан. Тэгээ гурван талаараа бас одоо яаж энэ дэд бүтцийн асуудлыг шийдэх үү, Монголд тулгамдж байгаа далаад гарцгүй байдал дээр яаж одоо хөнгөлт үзүүлэх үү гэдгийг ярьж байгаа. Тийм учраас бид бол маш эрчимтэй одоо хоёр хөрштэйгөө яриа хэлцээ хийж байгаа. Зарим нэг гэрээнүүд батлагдсан байгаа. Зарим нэг наривчлсан гэрээн дээр ажиллаж байна. За нэгдүгээр нь энэ гэрээний асуудал байгаа. Одоо хоёр хөрштэйгөө ярилцаж тохирох тэр бараагаа одоо гаргахын тулд хоёр дахь нь шинээр одоо боломжит дэд бүтцүүдийг бас одоо байгуулах асуудал байгаа. 新しいインフラというのは鉄道路線のことですね。それはどこを ер нь юуны төрөнд төмөр зам. それはどこからどこまでを結ぶ鉄道路線が必要なんですか? төмөр замыг байгуулах асуудлыг ярьж байгаа. Одоогийн газрын зураг дээр харагдаж байгаа төмөр зам бол одоогийн байгаа төмөр зам харагдаж байна. За одоо юуны өмнө ярьж байгаа төмөр зам бол энд 5 толгой орд гэж нэг том орд байгаа, нөөцний орд. Тэгээд эндээс урагшаага одоо төмөр зам тавих тухай ярьж байгаа.
За мөн ийшээ ингэж яваад энэ төмөр замтай холбож ийшээ ингэж одоо шинэ төмөр зам гаргах тухай. Энэ урагшаа явах нь нэг 267 км байгаа. Энэ зүүн тийш явж байгаа урт нь бол нэг 1300 км байгаа. こっちが1300。なるほど。 1300 орчим км. ここで石炭が取れるんですね。 Нүүрс энэ байгаа тийм. Энд бол хамгийн том нүүрсний орд байгаа. 日本に協力を求めているのはこの260キロの方なんですか。Японд 1300 гарах キロ。 юм бол энэ аль төмөр замаар нь 260 1300 км. Ер нь бол аль нь байвал зүгээр гэж бид үзэж байгаа тийм. Тий. Нэг тий хоёр гарцтай байвал бүр л сайн л да. はい。それはつまり先ほど言われたその通貨輸送協定、それは中国とロシアと両方と話し合う中で、荒っぽい言い方をすると、より安い方に我々安い方を使って輸出しますよということで、両方を競争させるというそういう意味です。 Ер нь тий яг л хоёр юм гарц байх юм бол бас хоёулангийн өрсөлдүүлж болно. Нэгэн дээр нь хүндрэл гарахад нөгөө талынхаа гарцаар гарна. もう一つ、ここの北朝鮮の話になるんですけど、ここにラジンという北朝鮮の港があります。こちら側からこの石炭がこう抜けてこう来た場合、ウラジオが凍っていた時には陸路ラジンまで運んで、陸路はラジンは凍らないからここから作るというこういうお話も聞いてるんですけども、北朝鮮の港を使っての輸出、これもかなり現実的なものなんですか。 ашиглах боломж ер нь бодиттой гэж үзэж байна. Бодиттой энэ хойд солонгост би бас айлч хэлж байсан. Хойд солонгосын албаны хүмүүс бас Монголд ирж ирсэн. Бидэнд аржийн бомбын хажууд бас Усан гэж бомб байгаа. Усан. Тэнд бас одоо шинэ юм бомб тавч Монгол ашиглах боломжтой гэж ярьж байгаа. なるほど。これは今石炭のお話が主に伺いましたけれども、モンゴルにおいてはその地下資源の中ではいろいろレアアースを含めてウランも生産される予定がある、生産されるというふうに聞いております。例えばそのモンゴルでその掘り出されたウランも、このルートかないしは中国のルートで日本にウランも運ばれてくる可能性が、日本とウラン、モンゴルの間でウランの貿易が成立した場合、その可能性もあると思っています。 Ер нь өөр нэг хувилбар бол байгаа. Хамгийн одоо сайн хувилбар гэж бид үздэг. Тэр бол Монголд байгаа ашигт малтмыг Монголд нь эцсийн боловсруулалт хийх асуудал байна. Наるほど. Эцсийн боловсруулалт хий. Жишээлбэл одоо кокс чухнүрсийг ашиглаад Монголд байгаа төмрийн хөдрийг хайлуулна. Тэгээд төмрийн хөдөр байдлаар нийлүүлэх юм бол бүр одоо хоёр талдаа ашигтай байх юм. Тэгэхээр ер нь аливаа байгаа баялагийг эцсийн боловсруулалтыг манай газар нутаг дээр хийгээд тэгээд хоёр зах зээл рүүгээ гаргая. Манай ялангуяа урд зах зээл бол маш их хэрэгцээтэй бүгдээрээ мэдж байгаа. Тэн дээр хамтарч ажиллая. Тэгээд түүгээр дамжуулаад шаардлагатай бол 3 дахь зах зээл рүү гаргая. Дээрээс нь би нэг сайн мэдээ хэлэхэд Монголоос бас кокс чухнүрсийг Японд руу гаргаж үзсэн. Нэг 400 мянган тонн кокс чухнүрс Японд руу одоо гаргасан ийм одоо Оросын холбооны улсаар дамжуулж гаргаж үзсэн. Тэгээд эдийн засгийн хувьд ашигтай байна уу, боломжтой байна уу гэж. Одоо бол наривчлсан судалгаа хийж जैन төмөр зам барихад ер нь бас боломж байна гэж бид харж байгаа. Одоо эдийн засгийн бас Япон Монгол Хятадын харилцааны талаар харилцах. Энэ Хятадтай улсын IAB-ийн оролцож байгаа улсуудын эдгээр бол харуулсан байна. Япон, Америк оролцоогүй. Дэлхийн 57 орн харин орсон байгаа. Монголд ч гэсэн бол бүтээн байгаа үүсгэн байгуулагчид нэг болгож орсон. Монголын хувьд энэ IAB ямар ач холбогдолтой вэ гэдгийг танилцуулахгүй юу? Энэ нөгөө банкны асуудал байгаа тийм ээ. Дэд бүтцийн хөгжлийн хөрөнгө оруулалт юм аа. Тэр Монгол улс бол энэ одоо санаачлагад нэгдэж орсон. За тав хүн бүгдээрээ мэдж байгаа Монгол улс одоо өмнө нь Монгол улсаар дамжсан одоо торгоны зам гэдэг тийм одоо худалдааны зам явдаг байсан. Хуучин цагт бол тэр торгоны зам бол одоо тэр Азийн орнуудыг холбосон, Ази Европыг холбосон гол дэд бүтц байсан.
Одоо Монгол улсыг та бүхэн харж байгаа Орос хятад гэдэг хоёр орны хооронд байрладаг. Хэрвээ дэд бүтцийн одоо замууд монголоор дайрч явах юм бол хамаагүй одоо дөт зам харагдаж байгаа. Хэрвээ Азаас ачаа аваад одоо тойроод явах юм бол Европын гүнд очтол 40 хоног шаардна ойролцоогоор. Монголоор төмөр замаар дайруулад аваад явах юм бол 14 хоног шаардах. 14 хоногт л одоо бараа бол Европт очих боломжтой. Тэгэхээр цаг хугацаа гэдэг бол мөнгө шүү дээ. Тийм учраас энэ бол Монгол улсын эрх ашигын асуудал болж хувирч байгаа. Бүс нутгийн энэ дэд бүтцийн хөгжилд Монгол улс оролцох ёстой. Энэ бол бидний одоо байр суурь. Бид энэ дээр идэвхтэй байх ёстой гэж боддог. Тийм учраас тэр дэд бүтцийн одоо бүс нутгийн санаачлагад бид нэр аль болох одоо оролцохыг хичээдэг. Ер нь монголоор дамжсан 3 улсыг холбосон эдийн засгийн коридор гэж бас ярьж байгаа. Байгуулах тухай. Энэ бас боломжтой гэж бодож байна. Японы засгийн газар банкны холбогдуулаад governance ил тод байдал тодорхой биш зүйл шийдэгдээгүй зүйл байгаа учраас оролцохгүй гэсэн байр суурийг баримталж байгаа. Абе ерөнхий сайдын асуудал ерөнхий сайдын талаар ярьсан байж магадгүй. Япон одоо энэ хүү банкнд одоо их анхааралтай байгааг бол та юу гэж үнэлж дүгнэж байгаа вэ? Би энэ дээр бол ер нь тайлбар өгөх нь бол зохимжгүй хаа гэж ингэж бодож байна. Тий. Аль нэг орны одоо засгийн газрын байр суурийг би бол одоо тайлбарлах нь бол зохимжгүй хаа гэсэн ийм бодолтой байдаг. Абе ерөнхий сайдтай уулзахдаа бид бол ер нь хоёр орныхоо харилцааны асуудлыг хамгийн голчилж одоо ярилцдаг. そうすると、でもこうアジアのインフラ整備のために、日本が参加した方が AIIB が強くなるかどうか、そこは日本の考えの期待感というのはお持ちであるということはよろしいですか? Ер нь та тэгж ойлгож бас тэнд санал нэгтгэв. Япон улс идэвхтэй оролцоосоо гэж үнэхээр одоо бодож байна тий. Санал нэгдэж байна. Мөн одоо хоёр талын байдлаар Монгол Япон хоёр одоо ярьж байгаа шиг тийм байдлаар бас дэд бүтцийн томоохон төслүүдэд хоёр талаараа оролцоод явхад бас бүрэн боломжтой. まあ総理安倍さんは首脳会談でもお話になったのかどうか昨日も含めてアジアに対するインフラ投資、AIIB とは別の枠で今後増やしていくような話をしています。ある意味モンゴルの側からすると AIIB もあり AIIB に参加した日本もそれに競い合うようなアジアに対するインフラ投資を広げていくようなこの状況というのはある意味モンゴルにとってはまあいい傾向でもないのか、боломжтой зүйл юм шүү гэж харагдах юм байна. Монгол улсын хувьд бол их тийм уян хатан байр суурьтай байгаа энэ асуудал дээр. Аль алинтай нь одоо хамтарч ажиллая гэсэн юм байр суурьтай байгаа. Ер нь Монголын тухай, Монголтой харилцах тухай ярихад бас манай хоёр хөршийн асуудал одоо гарч ирдэг, хөндөгдөж гарч ирдэг. Яаж одоо тээврийн асуудлыг шийдэх вэ? Яаж одоо хамтарч ажиллах вэ гэдэг ингээ гардаг. Тийм учраас бид бол хоёр хөрштэйгээ хамтарч ярьдаг. Мөн одоо Монгол, Япон, Хятад, Монгол, Орос, одоо Япон гэх ийм байдлаар гурвалсан байдлаар бид нар бас яриа хэлцээгээ хийдэг. Тийм учраас энэ дээр бол аль талынхаа одоо улс оронтой харилцахад бол бид нар бол нээлттэй байгаа. Энэ боломжтой. AIIB を純粋に経済的な問題として捉えきれないという意見が日本の中には強くて、гэдэг бол биш юм гэсэн тийм санал бол Японд дотор байдаг. Энэ бол Аз дахь Японы Хятадын нөлөөг нэмэгдүүлэх нэг төлхөө хэрэглэр болж байгаа гэсэн юм. Аз нугуун далай Америктай өрсөлдөх болгосон зорилгоор бол байгуулсан гэсэн тийм цаануулсал байдаг. Хятадын энэ банкыг байгуулсан цаад утга санааг та юу гэж харж байгаа вэ? Ер нь би Хятад улсыг бол олон улсын тавцсан дээр хариуцлагатай
ийм одоо гүрэн болж гарч ирж байгаа гэдэгт бол итгэдэг. Мөн Хятад улсын одоо зүгээс Хятад улсын ерөнхийлөгч Монголд айлчлахдаа маш тодорхой хэлсэн. Бид бол хөрш орнуудтайгаа сайн хөршийн идэвхтэй бодлого явуулнаа. Тэгээд хоёр талдаа харилцан ашигтай байна. Зарим тохиолдолд бид одоо хөрш улсынхаа эрх ашигыг ч гэсэн одоо илүүтэй харгалзаж үзэхийн төлөө ажилланаа. Дээрээс нь Си Жинпин ерөнхийлөгч манай улсын хурлд үг хэлсэн. Улсын хурлд хэлэхдээ Хятад улс бол үеийн үед Монгол улсын тусгаар тогтнол, Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монгол улсын хөгжлийн сонгож авсан замыг хүндэтгэнэ. Энэ бол бас одоо монголчуудын хувьд өгсөн асар их том итгэл. Тийм учраас бид бол AIB банкны талаар ахиж бодоход Хятадын тал 日本に対して特にこううちの番組に来た中国系の人の話というのはこういうことをつまり今はアメリカが強いかもしれないけれども30年後40年後を見越した時に中国は必ずアメリカを超えた経済規模を世界で最強の国になる可能性を中国は持っている。日本は今アメリカと仲良くするのはいいんだけれども将来を見越した時に中国とそういう関係で本当にいいんですか。日本は本当にアメリカ一辺倒でいいんですかっていうことを中国としては我々に何回もお話になります。モンゴルはまさにそういう意味においては中国、ロシア、そしてアメリカというそういう国々の将来性を見越した上でポジションを決める国だと僕は思っているんですけど、日本が今、いわばアメリカ側に決め打ちといったのですかね、アメリカ側にちょっと足元を固めた形で中国と対峙姿勢を取っている。この部分、将来を見越したときにどういうふうにお感じになりますか。中国の将来性を見越した方がいいのではないかという気持ちになりますか。Орцсон дээр юм шүү гэсэн тийм бодолтой төрдөг. Тэгэхээр ер нь Монгол улс ч гэсэн одоо Монгол бол нэг үе бас дэлхийн том гүрэн байсан. そうなんですよ。モンゴル帝国ですよ。ジンギスカンですからね。Тэглэг яг Жингис хаан байсан. Тийм дэлхийн одоо хураа газар дээр хамгийн том гүрэннийг байгуулсан үндэстэн бол Монгол үндэстэн. Тэгэхээр том байна гэдэг бол маш их хариуцлага дагдаг. なるほど。Бусад улс, бусад ард түмнийхээ одоо эрх ашигыг хүндэтгэх хариуцлага дагдаг. Санаачлагтай байх хариуцлага дагдаг. Тэгэхээр мөн энэ хариуцлага бол одоо манай хөрш орныг ч гэсэн дагж байгаа гэдэгт бол би итгэлтэй байгаа. Дээрээс нь хоёр хөрштэйгөө харилцах одоо харилцаа бол манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл. Нөгөө талаар бид нар бусад улс орнуудыг одоо манай 3 дахь хөрш гэж үздэг. Япон улсыг бид 3 дахь хөршөө гэж үздэг. Америкийн нэгдсэн улсыг 3 дахь хөршөө гэж үздэг. Европын холбоог 3 дахь хөршөө гэж үздэг. Бид хоёр хөрштэйгөө сайн хөршийн найрамдалт харилцаагаа хадгална. Дээрээс нь 3 дахь хөршөөтэй харилцаагаа улам өргөжүүлэхийн төлөө ажиллана. Энэ бол одоо Монголын гадаад бодлого. Энэ чиглэлд бид бол идэвхтэй ажиллахыг хичээдэг. Манай энэ бодлогыг ч гэсэн манай хоёр хөрш бол ойлгодог. ただその今例えば習主席がその去年今年ですかそのモンゴルに来た時にそのモンゴルの独立と領土は保障するというふうにおっしゃったと言いますけれども頭のうちのニュースでも毎日日本でもニュースもやっているように南シナ海においては中国係争中の島に埋め立てをしてそこに滑走路を作ってそこに接近するアメリカの偵察機に対して威嚇をするというこの行動これは多分そういう対話モンゴルにとって対して中国が取っていない。Монголд бол тийм бол гээгүй. Филиппин, Вьетнамд бол иймэрхүү байрал суурнаас хандж байгаа. Энийг хараад бид нар хизээ нэгэн зохицоос ирэх юм биш үстэй гэдэг талаар бол хаартай байгаа. Тэгэхээр бол гадаад хэр зэрэг итгэж болох вэ? Хятад одоо үнэхээр итгэж болох уу? Монгол Хятадын харилцаа энэ ч гэсэн Филиппинтэй адилхан юм болох вэ гэдэг юм бас гарахгүй юу? Аль болох энэ асуудлыг би одоо яриа хэлцээний аргаар шийдэгдээсэ гэж ингэж бодож байгаа.
нөгөө талаар би сая Азийн ирээдүй гэсэн одоо хуралд оролцохдоо бас нэг шинэ санал дэвшүүлсэн. Аз твд өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 48 орн Аз твд байна. Гэхдээ Аз твд байгаа энэ олон улсын байгууллагууд бол голдуу одоо газар нутгийн байршлаар хуваагддаг. Заримдаа Аз төв бол зүүн Аз, зүүн хойд Аз, төв Аз, баруун гэдэг ингээд одоо дандаа газар нутгийн чиглэлээр хуваагдсан байгууллагуудаа нэг бол одоо тодорхой салбараар эдийн засгийн салбараар ч юм уу, дэд үтцээр ч юм уу, саяын банк гэдэг шиг одоо ийм чиглэлээр хуваагддаг. Гэтэл энэ 48 улс ингээ бүгд оролцоод сонирхож байгаа асуудлаа ярьдаг ийм одоо талбар бол байхгүй байна Азад. Тийм учраас би зүгээр одоо Forum of Asia гэж одоо Азийн форум гэдэг ийм байгууллага байвал яасан юм бэ? Энэ нь юунд тустай вэ гэхээр хамгийн гол зарчим бол эрх тэгш байя. Том гүрэнч вэ, жижиг оронч вэ, эрх тэгш байх ёстой. Олон улсын харилцаанд бол том жижиг гэж авч үздэг, адилхан улс л бол улс гэж авч үздэг. Дээрээс нь хамгийн гол нь энэ бол бас том гүрний хувьд одоо өөрийн явуулж байгаа бодлогыг бас тодорхой хэмжээнд одоо ойлголцох, жижиг буурай одоо улс орнуудын саналыг сонсох ийм талбар байгаасаа гэж бодож байгаа. Тэгээд улс орн бүхэн өөрийнхөө бие даасан байдал, газар нутгийн одоо бүрэн бүтэн байдал, олон улсын хууль тогтоомжийг хүндэтгээд ингээд харьцах юм бол энэ их тийм зөв талбар болох болов уу гэж би хувьдаа бодож байгаа. Ийм учраас Монгол улсын хувьд бол ийм санаачлага дэвшүүлсэн. Дээр нь Монгол улс бас хоёр хөрштэйгээ ямар нэгэн одоо улс төрийн болон газар нутгийн асуудал байхгүй. Азийн бүх улс орнуудаа ямар нэгэн одоо маргаантай асуудал байхгүй. Тэр утгаараа Монгол улс бол бас одоо энэ Азийн инх тайван энэ одоо ард түмний хүсэн хүлээж байгаа тэр сайн сайханд бол хувь нэмэр оруулах боломжтой орн гэж үздэг. そのフォーラム・オブ・アジアの構想の話、昨日されたのを原稿を読まさせていただいたんですけど、40カ国、アジアの国ばかりで、中東も含めてということで非常に構想としてよく分かる部分があるんですけど、一方、じゃあ例えば今 APEC というのがあります。これにはアメリカが入っている。フォーラム・オブ・アジアにはアメリカが入っていませんよね。こういう点において、じゃあ例えばアジアはアジアだけで、アメリカは関わらない。オーストラリアもどうなんですか。オセアニアは微妙なのかわからないですけど、そのアジアだけに絞るということについては、アメリカの影響力を排除して、アジアの問題はアジアで解決したいというそういうお気持ちが強いと思ってよろしいですか。Азийн асуудлыг Азиудаараа шийднэ гэсэн гэж ойлгож болох уу? Тий, Азийн улс орнууд зөвхөн одоо тэр 48 улс орн суугаад хэлцдэг нэг юм яриа хэлцлийн юм талбартай бай. Наад зах нь одоо тэр орнуудын судлаачид, судалгааны байгууллагууд суугаад хуралддаг байж болно. Тодорхой одоо сайд нарын төвшөнд уулздаг байж болно. Ер нь аливаа одоо улс төрд ч адилхан, аливаа одоо улс төрчид хоорондоо уулзахгүй, бие биендээ асуудлаа тайлбарлахгүй болохоор л тэр хоорондын одоо хагарал нь улам нэмэгдээл ингээд яваад байдаг. Уулзаад ингээд тайлбарлаад яриад ирэхээр ойлголцол их өөр болдог. Тийм учраас ер нь уулзаж ярилцах хэрэгтэй гэдэг энэ байр суурийг бол бид их одоо баримталдаг юм байна. байна. Одоо Орос, Хойд Солонгос, Монголыг зэрэг Монгол улсын гадаад бодлогын асуудлаар сонсъё. Өнөөдрийн Москва 5 сарын 9-нд болсон 70 жилийн ойн зураг байна. Украины Монгол асуудлаас бол Европ, Америкууд бол оролцоогүй, Япон ч гэсэн оролцоогүй. Ши Жинпин тэгээд хамт хэлбэгдэж ирэх бас өнд оролцсон. Монгол улсын хувьд шууд хэлж байгаа хөрш байгаа. Энэ хоёр улстай хөгжүүлж гадаад харилцаа ямар нөхцөл байдалд байгаа вэ? Гадаад харилцаа бол маш сайн одоо ийм нөхцөлд байгаа. Бид хоёр улстай хоёр хөрштэйгээ харилцаагаа манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэж үздэг. Дээрээс нь хоёр хөрштэйгээ бид стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлдэг. Бүх төвшин засгийн газрын болон ард иргэдийн төвшинд одоо бүх төвшинд харилцаа маш их өргөжж байгаа. Түүхээс сөхөж харахад бол
Хятад зөвлөлт холбоот улс цэрэг зэвсгийн хувьд бол нөлөөнд байсан үе байгаа. Хятадын талаас ч гэсэн бол дарж шахалтанд орж исэн үе байсан баг. Одоо эдийн засгийн хувьд бол Хятадтай их харилцаад байгаа. Том их гүрний хооронд яаж тэнцвэрийг хангаж ажиллах вэ? Нэг одоо юу гэж хэлэх вэ? Монгол улсын дотооддоо ямар одоо мэдрэмжтэй хоёр Орос Хятад гэсэн их гүрэнтэй харилцах вэ? Монгол улсын байр суурь хаана байх ёстой вэ? Хэрхэн тэнцвэрийг барих вэ? Одоо ямар мэдрэмжээр энэтэй харилцаж байгаа вэ? Тэгээ ер нь бол хөршөө сонгодоггүй гэсэн нэг үг байдаг. Тэгэхээр Монгол улс бол хоёр хөрштөөгөө өмнө одоо харилцаж ирсэн. Түүхийн янз бүрийн нөхцөл байдал байсан. Одоо шинэ нөхцөл байдалд бид бол харилцааныхаа бүх асуудлыг одоо үнэхээр шийдэж чадсан. Улс төрийн ямар нэгэн одоо маргаантай асуудал бидний хооронд бол байдаггүй. Хоёр улсын хооронд хамтран ажиллах засгийн газрын комисс гэж байдаг. Яг иймэрхүү байдлаар бүх яам бүх газруудын хооронд бас хамтарч ажилладаг. Бие биенийхээ эрх ашгийг хүндэтгэж одоо ингэж харьцаж ирсэн тий. Иймэрхүү харилцаа бий болох хүртэл бол их олон зүйл болсон баг. 1990 оны 7 сард анхны сонгуул болсон гэж ярьсан. Олон намын тогтолцоо орсон Монгол болоход энэ үед Хятадд Тяньмэний хэрэг бодлосон дараахан байсан. Тод бол их тийм Орос ч гэсэн бол перестройка явагдчихсан байх. Зүүн Европтой хамтраад коммунист задрахад харж байсан. Хятадын дунд байжсан бол улс төр эдийн засгийн давхар хийнэ гэж байна. Тэгэхэд бол Орос ч гэсэн бид нэр зүгээр хайчаагүй Хятад ч гэсэн хайж байгаа. Энэ хоёулаа өгөөсгсөн. Ялангуяа Хятад ямар нэг анхны сонгуул болоход бол ямар нэгэн даралж хахад байсан Хятадын зүгээс 1990 оны сонгуул болоход байгаагүй. Ер нь тийм зүйл байгаагүй гэж хэлж болно. Монголын ард түмний сонгож авч байгаа замыг бид эхнээс нь одоо хүндэтгэн гэсэн энэ байр суурийг Хятад улсын үеийн удирдлага илэрхийлдэг байсан. Монгол улсын эдийн засаг бол одоо маш их хэмжээгээр зөвлөлт бот улсаас хамаардаг байсан. Худалдааны 90% нь бараг зөвлөлт бот улстай хийдэг байсан. Нийт төсвийнхаа 30%-ийг зөвлөлт бот улсаас одоо татаасаар авдаг байсан. Тэгээ зөвлөлт бот улс задраад ирэхээр Монгол улс ямар хүнд байдалд орсныг та бүхэн бол одоо ойлгож болно. Яг тэр үед бас манай ерөнхий сайд Японд хандсан байдаг. Бидэнд туслаач гэж. Тэгэхэд энд ерөнхий сайдаар Кайфу Тошики ажиллаж байсан. Тэгээ Кайфуга Монголд одоо анх айлчилсан, ардчилсан Монголд дөнгөж шинээр одоо ардчил төрж байгаа Монголд анх очсон. Тэгээд Кайфуга Японы засгийн газрын санаачлагтайгаар одоо дэмжин туслагч орнуудын, донор орнуудын зөвлөгөөн гэж хийдэг болсон. Зөвхөн ганц Япон улсаас тусламж авдаг биш, одоо бусад улс орнуудаас тусламж авдаг, өрөндийн орнуудаас тусламж авдаг ийм механизм бий болгосон. Монгол улс Азийн хөгжлийн банкнд гишүүнээр хэлсэн, Дэлхийн банкнд хэлсэн, олон улсын валютын сантай их ойрхон ажилладаг болсон. Иймэрхүү одоо харилцаануудыг хийхэд Япон улсын засгийн газар бол их шийдвэрлэх үүрэг гүйцэтгсэн. Үүнд бол бид одоо маш их баяртай байдаг. Хүнээр зүүрлж хэлэх юм бол одоо ажиллаж исэн одоо баг одоо ээж нь нас барахад нөгөө талд нь дахиад одоо зөвлөлт бот улсыг би хэлж ин л да задарч унахад нөгөө талд нь шинэ найз нөхөд гарч ирсэн. Энэ шинэ найз нөхдийн гарч ирсэн бас нэг гол шалтгаан бол Монгол улс ардчлалын замыг тууштай сонгосон. Улс төрийн өөрчлөлт, хүний эрх хэрэгчлөөг хүндэтгэх, хуулийн засаглалыг одоо авах, зах зээлийн эдийн засаг руу шилжих. Тэр үед Монгол улсын нийт эдийн засаг бараг 100% одоо улсын өмчн дээр байсан. Одоо Монгол улсын эдийн засгийн GDP гэж ярьдаг, түүний 80%-ийг хувийн хвшил эзэлж байна. Энэ бол одоо гайхалтай өөрчлөлт шүү дээ.
そうしたその民主国家であるモンゴル ардчсан улс Монгол гэдэг улс маань бол ийм мэйл ирсэн мэ хёг мож юм. Монгол улс Украины асуудлыг шийдвэрлэхэд ямар байр суурь үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Украины асуудлаар Монгол ямар байр суурь баримталж байгаа вэ? Ер нь Украины асуудал яриа хэлцээрийн замаар шийдэгдээсэ гэсэн ийм л байр суурийг одоо бид баримталдаг. Яг би өөртөөгөө холбож үзэх юм бол би бас Зөвлөлт бот улс гэж байхад Украинд 5 жил одоо сурч төгссөн. Зөвлөлт бот улс гэж байхад бас Украиныг сайн мэднэ. Тийм учраас энэ одоо олон жил инх тайван байсан энэ Европ төвд инх тайван хурдан ирээсэ энэ асуудлыг яриа хэлцлийн замаар одоо шийдвэрлээсэ гэсэн ийм л одоо байр суурийг бид баримталдаг. Хүчээр бол одоо нөхцөл байдлыг өөрчлөх бол болохгүй гэдэг бол Америк ч гэсэн, Европ ч гэсэн, Япон ч гэсэн бол Оросд бол хэлж байгаа. Оросд хандаж бол хэлж байгаа. Хүчээр одоо нөхцөл байдлыг өөрчлөх шаардлагатай гэдэг талаар энэ хатуу байр суурь бол илэрхийлэхгүй байгаа юу? Энэ ямар шалтгаантай вэ? За нэгдүгüүрт бид бол одоо хөрш улсууд. Хоёрдугаарт бидний байр суурь бол яриа хэлцлийн замаар асуудлаа шийдээсэ гэсэн ийм байр суурийг баримталдаг. Ипо ком北朝鮮の話を伺いたいと思います。北朝鮮に関してなんですけども、2013年の10月に北朝鮮を訪問されました。日本で安倍さんの指定を取り上げる指定を勝ち取られた次の月だったんじゃないですか。2013年の10月に北朝鮮を訪問されて、でその時にまず基本的なところから伺いたいんですけども、金正恩第一書記とはお会いになったのかどうか、僕はуулзсан юм уу, уулзаагүй юм уу? Бид нар уулзсан биш үстэй гэсэн тийм сэтгэл төрж байгаа юм.何でしょう? хэлж чадахгүй байна уу та? За нэгдүгээрт Абе ерөнхий сайдын гэрт одоо очисон Хойд Солонгост очисон хоёр бол ямар нэг холбоо байхгүй. Ойлгож байна. За хоёрдугаарт Ким Жон Унтай уулзаагүй. 会ってないんですか? уулзаагүйだからじゃあ会ってないという前提でじゃあ例えば тэгвэл уулзаагүй Пёньянд явчихад 金日成総合大学Ким Жон Ир 北朝鮮で一番の大学でそこで講演をされたと伺っています。でその講演の中でэнэ дээр бол агуулга нь бол юу гэж хэлэх юм? ある意味こう刺激的なお話をされたと聞いておるんですけども、金日成総合大学つまり北朝鮮の国家を運営していくエリートを育てた大学でどういうお話をされたんですか? Ямар мессеж та хүргэсэн бэ? За Хойд Солонгост айлчлахад ер нь бидний зүгээс маш олон хүсэл тавьсан. За ийм газар очие, тэнд очиж үзье гэдэг одоо маш олон хүсэлтүүдийг тавьсан. Түүний дотор Ким Жон Илийн одоо тэр их сургуульд очил лекц унших хүсэлт байсан. Нэлээд олон хүсэлтийг бол одоо боломжгүй гэж хариу өгсөн. Харин тэр лекц унших хүсэлтэнд бол болох юмаа гэж хариулсан. Дээрээс нь та лекцэндээ бол нэг хоёр зүйлийг бас хэрэглэх хэрэггүй баха. Ардчил гэдэг үгийг битээ хэрэглээрэй. Зах зээл гэдэг үг бол хэрэглэх хэрэггүй бах гэж бас ийм зөвлөгөө өгсөн. Гэхдээ би тэр өөрийн уншсан лекцэндээ тэр хоёр үгийг бол хэрэглээгүй. Гэхдээ миний одоо лекцний гол агуулга бол ямар ч одоо дарангуйлал мөнгө одоо орших боломжгүй юм аа. Гэсэн ийм утгатай байсан. Тэгээд хамгийн гол нөгөө санаа нь бол ер нь Монгол улс бол бас өмнө нь нэг намын тогтолцоотой бас одоо улс төрийн хувьд бол Хойд Солонгостой ойролцоо юм тогтолцоотой байсан. Гэхдээ улс орн бол одоо өөр замаар хөгжих, ард иргэдээ эрх чөлөөтэй болгох боломж байна. Тэгээд эдийн засгаа хөгжүүлэх боломж байна гэдгийг бас одоо харуулахыг хүссэн. Энэ бол одоо Монголын жишээ гэдгийг бол би бас тайлбарласан. Дээрээс нь Монгол улс бол өөрийнхөө газар нутгийг цөмийн зэвсэггүй бүсгэж зарласан.
Тэгээд манай энэ цөмийн зэвсэггүй бүсийн статусыг одоо нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн 5 гишүүн орон тавуулаад дэмжсэн. Дээрээс нь би Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод эхнийхээ өдрөөс одоо цаазаар авах ялыг одоо хэрэгжүүлээгүй. Ер нь аливаа улс орон одоо иргэнээ цаазлахгүйгээр цөмийн зэвсгээр хөөцөлдөхгүйгээр тэгээд бусад улс оронтой харилцан одоо хамтарч ажиллах ийм зам боломж байна. Тэгээ миний гол одоо санаа бол бид бол аль нэг оронд одоо ардчлалын тухай юм уу өөрийнхөө шилжилтийн тухай хичээл заах гэж одоо боддоггүй. Энэ бол бидний зорилго биш. Бид энэ үйл явцдаа маш их алдаа хийсэн, бас зарим амжилтыг олсон. Бид нар зүгээр л туршлагаа хуваалцъя, сургамжаа л хуваалцъя. Бид бол асар их сургамж одоо авсан. Би бол ардчлалыг бол суралцах үйл явц л гэж боддог. Нээлттэй байдаг суралцах үйл явц. Тэгээ Монголын онцлог бол бид нар бас улс төрчдийн хүрээнд ч гэсэн одоо алдаа гаргаж болно. Гэхдээ алдаанаасаа сураад улам цаашаа ахдаг. Ягаад гэвэл манай нийгэм нээлттэй. Монголын бүх телевиз, радио бүгд одоо нээлттэй. Ямар нэгэн вебсайт одоо хориотой зүйл байхгүй. Сошиал медиа бол хамгийн их нээлттэй. Би өөрөө Twitter, Facebook-т одоо байнга орж бас иргэдтэйгээ харилцаж байдаг. Тэгээ бид нарын нээлттэй байх тусам бүх зүйл одоо харагдаж байдаг. Монгол улс бол хэзээ ч сүйдрээ нуудаг. Харин улс төрд байгаа одоо бид нар албан тушаалтай улсууд алдаа хийх тусам хүмүүс олж харж шүүмжилж байвал сайн. Хүн шүүмжлэх тусам одоо бид нар урагшаа явдаг. Одоо алдаагаа засдаг. Энэ бол тухайн нийгмийг эрүүлжүүлж байдаг. Одоо миний ээж надад хэлдэг байсан. Шүүмжил сонсдгүй хүн байдгүй маа. Салхи одоо шуурдаггүй тийм жалга байдаггүй юм гэж. Нэг ч юм нэг айтаг нарууд ямар ойлголоо сэтгэл хөдлөм яриа сонслоо. Хойд солонгосын лекцийн асуу тавьсан лекцийн асуу. Лекц тавихтаа хойд солонгосын элитүүдэд ямар ч диктатор бол улс орон чөлөөтэй болж ш хөгждөг гэж хэлсэн. Реакц ямар байсан бэ? Оюутнуудын. Ер нь тэнд бол оюутнууд цөөн байсан баха. Тэр их сургуулийн багш нар олдуу байсан болов уу гэж бодож байна. Бас одоо бусад үүрэг чиглэлтэй хүмүүс мэдээж тэр лекцэн дээр суусан баг. Гэтэ би одоо нэг 200 гаруй хүнд бол тэр одоо лекцээ уншиж хүргэж чадсан. Тэгээд манай улс хойд солонгост өөрийн элчин сайдын яамтай одоо тэнд төрсэн бүр хойд солонгост одоо өөрөө хэл сурсан ийм монгол залуу миний лекцийг орчуулсан. Яг тэдний хэлээр, тэдний одоо ойлголтоор орчуулсан. Тэгээ хэрвээ тэр лекцийг одоо орж үзээгүй YouTube дээр одоо байж байгаа. Миний одоо бүх уншсан лекц явж байгаа зүйл одоо YouTube дээр байгаа. Одоо танаа иргэд залуучууд сонирхыг бол ороод тэрнийг бүрэн сонсох боломжтой. Бас англи хэлэн дээр ч байгаа. Наруто. そういう関係、逆に言っちゃうとそこまで言えるほど親しい чаддаг төвшөнд бол хойд солонгостой бол Монгол хойд солонгос харилцаа ойрхон байна гэж ойлголоо. Японы ерөнхий сайд Пёнgyangд очиод ийм юм ярьж чадах уугүй гэвэл энэ бол чадахгүй байхаа гэж бодож байна. Иймийг бол одоо хийх зөвшөөрж байна гэдэг нь бол харилцаа сайн байна. Японы хулгайлагдсан иргэдийн асуудлаар асууя. Энэ бол бид нар Улаанбаатарт хулгайлагдсан иргэдийн аав ээж ач нартайгаа уулзах зэрэг юм бол танахаас дэмжлэг бол авч байгаа. Хулгайлагдсан иргэдийн асуудал цаашид ямар шухан байдлаар явбал Монгол улс энийг шийдвэрлэхэд ямар дэмжлэг үзүүлэх боломжтой энэ талаар танилцуулбаа юу? Тэгэхээр ер нь бид бол итгэмжилсэн одоо харилцааны асуудал дээр бол маш тийм итгэмжилсэн байдлаар харилцдаг.
Японы засгийн газартаач адилхан бас бидний өөрсдийн харьцдаг одоо Хойд Солонгосын засгийн газартаа Хойд Солонгостой харилцдаг бидний итгэмжилсэн одоо харилцаа байгаа. Энэ харилцаагаа бид одоо харилцаанд үнэнч байхыг бол хичээдэг. Аль нэг оронтой харилцахдаа бид нар өөрсдийнхөө үнэт зүйлийг одоо худалдах юм уу, үнэт зүйлийг одоо худалдахыг бол мэдээж хүлээн зөвшөөрдөг. Бид өөрсдийнхөө сонгосон замыг маш тодорхой ярьдаг. Хулгайлагдсан иргэдийн асуудал бол тэр одоо иргэн тэр хүүхэд хулгайлагдаад аав ээжээсээ холдоод явна гэдэг бол маш их хүнд одоо тухайн гэр бүлд тухайн одоо газар нутгийн хүмүүст бол хүнд байдаг гэдгийг бол бид ойлгож байгаа. Бид үнэхээр боломжил байх юм бол энэнийг одоо шийдэхэд нь Монгол улс хувь нэмэр оруулж чадах юм бол оруулахын төлөө ажилладаг. Бас Хойд Солонгосын тодорхой албаны хүмүүс, Япон улсын албаны хүмүүс бас Монгол улс тодорхой асуудлуудаар уулзахад одоо бид нар зуучилж исэн. Зарим нэг хулгайлагдсан иргэдийн ар гэрийн хүмүүс одоо өндөр настай хүмүүс хүртэл Монгол улсад очиж уулзахад бид одоо зуучилсан. Ер нь энэ асуудлыг Япон улстай шийдвэрлэх нь зөвөө шийдвэрлэх хэрэгтэй шүү гэдэг энэ санааг бол бид бас Хойд Солонгосын талд хэлдэг. Өнөөдрийн Хойд Солонгос Монголын харилцаа бол бүр илэн далангуй болж байгаа. Сая одоо хамгийн сүүлд 2 дугаар сард гадаад харилцааны сайд нь ирсэн. Бид бол хэлдэг. За одоо Иран улс жишээлбэл цөмийн хөтөлбөртэй байсан олон улсын хэлэлцээр хийгээд энэ асуудлыг бас нэг тийш шийдэж байна. За Куб гэдэг одоо Америкийн хажууд бас одоо социалист дэглэмтэй юм орн байсан. Кубын ерөнхийлөгч, Америкийн ерөнхийлөгч хоёр анх удаа уулзаад Кубад тавьсан одоо тэр хоригоо цуслах талаар хөдөлгөөн орж байна. Тэгвэл Хойд Солонгос танах бас одоо эндээс хоцорч болохгүй. Энэ цөмийн хөтөлбөр энэ асуудлаа одоо шийдвэрлэх тал дээр бол одоо идэвхтэй ажиллах хэрэгтэй. Дэлхийн улс орнууд одоо ойрхон байгаа улс орнууд, дэлхийн одоо олон нийт одоо энэ том байгууллагууд хүртэл энд бол маш их сонирхолтой байна. Энэ асуудлыг Хойд Солонгост одоо ашигтайгаар зөвөөр шийдэж болно гэсэн ийм одоо зөвлөгөө хүртэл бид өгдөг. Бидний зөвлөгөөг бол сонсдог. 例えば жишээ нь Монгол улс хийж байгаа зүйлийг улс төр эдийн засгийн өөрчлөлтийг хамт тэгээ бас цөмийн зэвсэг бүс Хойд Солонгос үнэхээр хэрэгжүүлж чадах уу үгүй гэдэг асуудал. Хэрэгжүүлээ гэдэг копи хийхэд хамгийн ихний асуудал бол Кимийн одоо династи нэг гэр бүлийн династи өргөжлөх үгүй юу гэдэг асуудал Хойд Солонгосын хувьд бол хамгийн чухал асуудал байна. Гадаадын улсын талаар бол та хэлэхэд хэцүү байж магадгүй. Улс төр эдийн засгийн өөрчлөлтийг хамт хийх. Тэгээ бас цөмийн зэвсэг бүс гэдгийг зарлах. Энийг хийх боломж. Тэгээд энийг хэрэгжүүлэх боломж ер нь байгаа гэж үздэг та. Ер нь аливаа одоо ардчлалыг сонгож авч байгаа улс орн ч юм уу өөрчлөлт хийж байгаа улс орн бүхэн нэг одоо рецептээр, нэг процедураар, нэг одоо жороор бүхнийг хийх албагүй л. Жишээлбэл Монгол шиг одоо тийм байдлаар өөрчлөлт хийх албагүй. Гэхдээ бас нийтлэг зүйл гэж байна. Би бол жишээлбэл за ер нь аливаа өөрчлөлт бол ард иргэдийнхаа тусын тулд л хийдэг. Монголд хамгийн амжилттай болсон одоо эдийн засгийн өөрчлөлт бол тэр мал хөвчлсөн. Бид нар малыг хөвчлөхөд 25 сая байсан. Одоо Монголын мал 50 сая болсон. Хүн яаж хувийн өмчөндөө ханддаг эндээс харагдаж байгаа. Бид нар иргэддээ социализмын үед бол улсын байранд амьдардаг байсан манай иргэд. Бид нар иргэддээ орон сууцыг хөвчилж өгсөн, үнгүй хөвчилж өгсөн. Ямар их бизнесийн боломж гарч ирэх вэ? Одоо бид нар газрын хөвчлөлийн асуудлыг иргэддээ ярьж байна. Дээр нь Монгол социализмын үед өмнө нь одоо зоогийн газар, одоо бүхэл газар улсын өмчөнд байсан. Одоо бүгдийг хувийн өмчөнд шилжүүлсэн.
одоо Монголд хамгийн сайн хоолтой одоо хамгийн сайхан хоол орё гэхэд бол дуртаагаараа сонгоод орж болно, үйлчлүүлж болно, зочд буудал. Тэгэхээр ер нь энэ үйлчлэгээний салбараа хөвж хилжүүлэх бол их чухал юм байна. Энэ дээр их амархан амжилт гардаг юм байна гэдгийг бол бид жишээлбэл Хойд Солонгост хэлдэг. Иймэрхүү маягаар алхамаар явах боломж байна. Жишээлбэл бид бол олон зүйл дээр алдсан, алдаа хийсэн, бас амжилтгүй байсан зүйл бай. Амжилттай байсан зүйлээ бид зүгээр та нартай хуваалцж байна. Тэгэхээр бид бол ер нь илэн далангуу нэг үгүй ярьж чаддаг. Одоо ингээд Зүүн Азийн тогтвортой байдал энэ холбогдуулан Япон Монголын хамтын ажиллагааны талаараас гэж боддог. Абе ерөнхий сайдтай уулзахдаа Японы одоо идэвхтэй инх тайванч бодлого Япон бүс нутгийн инх тайван тогтвортой байдлын хангалтуулалт ач холбогдолтой гэж хэлсэн. Абегийн ерөнхий сайдын зөвшөөрж байгаа бодлогын талаар гадаад бодлогын талаар та юу гэж бодож байна вэ? Үнэхээр Абе ерөнхий сайдын гаргаж ирсэн идэвхтэй инх тайванч бодлого гэдэг бол бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа мөн одоо асуудлыг энгийн замаар шийдвэрлэхэд маш их хөв нэмэр оруулах юм одоо бодлого гэж бид үздэг. Би үдэн бодлогыг одоо бүрэн дэмжиж ингэж ажилдаг. Тухайлбал Японы бол Америкийн фирм байдаг. Америктэй бол их тайвны гэрээ байдаг. Америктэй хамтран Японы их тайвныг хамгаална гэсэн тийм бодлого байдаг юм аа. Энд бол хятад бол анхаарал хандуулсан. Хятад бол жоохон Америк Японы харилцаанд бол дүгнэлт гарч идэг. Энэ дээр та юу гэж бодож байна? Хятадын байр суурь. За Хятад улсын хувьд би түрүүн хэлсэн. Ер нь Хятад улс бол хариуцлагатай олон улсын дүрм журмыг хүндэтгэдэг ийм одоо улс орон болж гарч ирнэ. Мөн одоо инх тайванч гадаад бодлогыг бид явуулнаа. Хөрш улсуудтайгаа мөн дэлхийн улс орнуудтай одоо харилцсан хамтран ажилланаа гэсэн энэ зарчмаа одоо үргэлж ярьдаг. Би энэ зарчимдаа одоо үнэнч байна гэдэгт л итгэж идэг гэдгийг хэлье тий. そういうこう緊張感がある中でですね、intense байдал бол北朝鮮とも親しいモンゴルというХойд Солонгостой ч гэсэн харилцдаг Монгол. 安全保障体制を組んでいる日本が Америктэй бол холбоотны гэрээтэй Япон. Зүүн энэ хоёр улс зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлыг хийхэд бол ямар байдлаар хамтарч ажиллах шаардлагатай вэ? Аюулгүй байдлын салбарт Монгол Японы хамтын ажиллагаа ямар байх ёстой вэ? Ер нь бол одоо манай бүс нутагт ойрын жилүүдэд хамгийн том өөрчлөлт бол мэдээж одоо хятадын өсөн нэмэгдэж байгаа тэр одоо хүч тэр байдал бол манай бүс нутагт хамгийн том хүчин зүйл байх болно. Дээрээс нь одоо Аз номхон далайн бүс нутагт бас идэвхтэй бодлого явуулдаг гүрний хувьд Америкийн оролцоо бол энд бас чухал үүрэгтэй. Тэгэхээр ингэж авч үзэх юм бол Америк Хятадын харилцаа бол одоо их чухал харилцаа байх болно. Дээрээс нь мөн одоо Хятад Япон, Америк Японы харилцаа ч гэсэн энэ одоо үйлсэд бол их чухал харилцаа байх болно. Нэг зүйл бол сайн тодорхой биш байна. Тэр нь юу вэ гэвэл энэ өсөн нэмэгдэж байгаа одоо энэ хүч энэ бүхний одоо тэнцвэрийг яаж ямар одоо механизм ашиглаж олох вэ? Асуудал гарвал яаж зохицуулах вэ гэдэг ийм зүйлүүд бол одоохондоо бас тодорхой биш л байна л да. Ойлголоо. そこのシステムを Энэ 作りたい。 системийг та それが先ほどの байгуулъя フォーラ гэсэн. ムオブアジア。でもそこにもアメリカ入って Сая Forum of Asia бол дэвшүүлсэн санал гэж ойлгож болох. Америк гэхдээ тэр нь байхгүйсэн. Тий. Ер нь сая миний дэвшүүлсэн санал бол Аз ТV-ийн одоо улсуудын хүрээнд Аз ТV-д бол бидний одоо тооцож гаргаснаар Нүүбийн одоо 48 ийм одоо гишүүн улс байна. Ийм нэгдсэн ийм бүтэц байхгүй байх юм бол бас одоо зарим улс орон хохирох юм боломжтой. Тийм учраас нэгдсэн бүтэц байгаад бие биенийхээ өмнө үүрэг хүлээх юм бол бид нар бол одоо энэ Аз ТV-д хөгжил цэцгэлд инх тайван бол одоо байнга байх болно л гэж хэлэх гээд байна л да.
түүхийн асуудлаар хөндөж ярих гэж бодож байна. Тавхсан мэдж бол Япон хятадын Япон солонгосын түүхийн асуудал гэж байдаг. Тайлбарлуулагч эмэгтэйчүүдийн асуудал гэж байдаг. Хүчээр ажилласан Манкинд юу болсон гэсэн тийм түүх асуудал байдаг. Түүхийн асуудлаар үнэн юм уу үгүй юм уу гэдэг асуудлаар Япон, Солонгос, Хятадын хооронд бол дебат бол байдаг. Монгол ч гэсэн Японы хооронд Монголын эзэнт гүрэнд бол бас давж ирсэн гэж халах голын дайны үед ч гэсэн бас дайрал явж ирсэн. Японд хандаж одоо тийм түүхийн асуудлаар сэрэг юм байдаг уу? Абег бол шимжилсэн зүйл байдаг уу? Түүхэнд хандсан Монголын ард түмний монголчуудын одоо хандлага бол ойлгомжтой. Би нэг үгээр хэлье. Монголын нэг зүрэг байдаг. Түүхийн сайнч миний багш, түүхийн муунч миний багш гэж. Өнгөрсөн цаг хугацааг бол эргүүлэх боломжгүй. Өнгөрсөн түүхийг бол засах боломжгүй. Харин тэндээс сургамж аваад ирээдүйн одоо харилцаагаа одоо өнгөрсөндөө одоо буруу зүйл байсан гэвэл түүнийгээ давтахгүй бах. Тийм одоо тогтолцоо бүрэлдүүлээл цаашаа явах нь бол одоо хамгийн одоо ухаалаг зам гэж би өөртөө боддог. Абегийн засгийн газар Абегийн хандлага түүхээс ерөнхийдөө бол суралцааг байна гэдгийг Хятад Солонгос хэлж байгаа. Абе ерөнхий сайд энэ талаар та юу гэж бодож байна? Та юу гэж дүгнэлдэх үү? Абегт. Би бол өөрөө бас цэргийн сургууль төгссөн хүн л дээ. Би дээрээ 7 ах та. Манай гэр бол одоо 8 эрэгтэй хүүхэдтэй л. Тэгээд бид 8 үлээ цэргийн алав хаасан. Миний аав цэргийн алав хаасан. Тэгээ бас нэг сонин түүх бол миний аав цэргийн алав хаахад 5 жил хаасан байдаг. 5 жил хаахад одоо манай ээж аав хоёр бол манай аав цэрэгт явахаас өмнө одоо гэрлээд манай аав цэрэгт явсан. Гэхдээ манай аав бол бичиг үсэг мэдэхгүй байсан. Цэрэгт очиод бичиг үсэг сурсан маш хүнд нөхцөл байсан л да тэр үед. Манай аав ээжид нэг удаа захиа бичсэн. Тэгээ манай ээж хэлдэг байсан. Би аавыг чинь нэг захиатай 5 жил хүлээсэн юм шүү гэж. Тэр хүмүүсийн хоорондын үнэнч байдал тэр үнэхээр би бол одоо гайхамшигтай гэж боддог. Би үүнийг яагаад ингэж хэлвэ гэхээр ер нь альва улс гүрэн альва улс орон эх орныхон төлөө алба хаана эх орныхон төлөө зүтгэнэ гэдэг бол бахархал. Тэгэхээр эх орныхоо төлөө одоо зүтгсэн тэр улс үндэстнийхээ төлөө цэргийн ёсоор зүтгсэн одоо тэр хүмүүстэй альва улс үндэстэн бол бас хүндэтгэл үзүүлж байдаг л да. Үүнийг бол бас нэг талаас зөвөр ойлгож болно гэж би хувьдаа боддог. Азийн ирээдүйн хандуулаад Япон бидчуудад хандсан ерөнхийлөгчийн үгийг сонсё гэж бодож байна. Энэ юу гэж бичсэн байгаа юм бэ? За энд бичсэн монголоор амар амгалан Аз гэж бичсэн байна. Англиар бол одоо peaceful age гэж. За энэ бол миний гарын үсэг. Бид нар социализмд орсон үед бас 1940-од оноос бид кирилл үсэг одоо монголчууд авсан байдаг. Тий 90 оноос хойшоо бид энэ өөрийнхөө үндэснийхээ энэ босоо бичгээ одоо хэрэглэхийг урамшуулдаг. Тэгээ миний зарлиг байгаа. Ер нь бол гадаад улс орны одоо улс руу явуулж байгаа захиа, төрийн тэргуунд явуулж байгаа захиагаа үндэснийхээ бичгээр бичье. За хүүхдүүдийнхээ одоо төрсний гэрчлэгээ, оюутнуудынхаа одоо төгсөлтийн гэрчлэгээ, гэрлэлтийн гэрчлэгээг үндэснийхээ бичгээр бичиж эхэлье гэдэг. Тэгээ бас манай энэ үндэсний бичгийг ер нь 90 оны дунд үеэс эхлээд дунд сургуулиудад зааж эхэлсэн. Тэгээ манай энэ бичгийн нэг гайхамшиг бол өөрөө босоо бичиг. Одоо яг босоо хүн шиг юм бичиг.
Тэгээд агуу үндэстэн бол агуу соёлыг бүтээдэг. Энэ бичгийг таталгаад морин дээр давхиж явахдаа ч бичиж болно. Дээр нь Монголд бол олон аялга байдаг. Тэр бүх аялгыг бол энэ бичгэнд бас шингэдэг. Ганцхан энэ бичгээр илэрхийлдэг. Тэгээ миний гарын үсэг бол бас энэ нар сар галгуурыг бэлэгдсэн. Нар сар галгуур бол Монголын бүр хүннүүгийн үеэс одоо манай гол бэлэгдэл болж ирсэн. Тэгээ дорн байгаа энэ одоо үсэг бол манай аавын нэрний эхний үсэг, миний нэрний эхний үсгүүд оролцсон юм гарын үсэг байгаа. Тэгээд өнөөдрийн он сарыг одоо энд бичсэн байна. Баярлалаа. 2015 оны 5 сарын 22. За. Мэйл ирсэн байна. Токиод байгаа юм ирсэн байна. Монгол улсууд бол Монголд углаас гадна хятад өөр Монголд Оросд байдаг. Бурятад монголчууд байдаг. Өөрсдийнхөө соёл хуулийг бол байдаг. Ирээдүйд одоо үндэстэн дамсан одоо хамтын ажиллагааг хөгжүүлэх гэсэн тийм бодол байдаг уу? Ер нь дэлхийн нийтдээ яг өөрийгөө одоо Монгол хүн гэж үздэг 10 гаруй сая хүн байдаг. Түүний 3 сая нь Монгол улсад амьдарч байна. Бид ер нь дэлхийн нийтэд амьдарч байгаа, дэлхийд тархан суурьж амьдарч байгаа монголчууд мөн одоо манай хоёр хөршид амьдарч байгаа монголчуудтай нэгт холбоотой байдаг. Ялангуяа соёлын холбоо, хүмүүнлэгийн холбоо тэр бол бүрэн чөлөөтэй. Би хувьдаа ер нь монголчуудаа дэмжих монголчууд маань өөрийнхөө одоо гал голом тулсан Монгол улстай одоо ирэх энэ боломжийг бол одоо дэмжих ёстой л гэж боддог. За. Хоёр дахь байлээ. Японочууд Монголд очиход аялал жоход заавал очоорой гэсэн газар юу байх вэ та тэнийг? Ер нь Япон хүн Монголд очисон газар нутаг бүхэн одоо сайхан байх болно гэдгийг хэлье. Одоо гайхамшигтай хөх тэнгэр, гайхамшигтай одоо тэр байгаль, Японочуудад хандсан тэр гайхамшигтай сайхан сэтгэл энэ бүхэн бол одоо Монголд байдаг юм аа. Тэгээд одоо Монголд очиагүй олон Япон хүн байгаа бах. Монголд очисон байгаа, очиагүй нь очороо гэж одоо би үрье. Баярлалаа. Өнөөдөр завгууд байхад хүрэлцэн ирсэн ерөнхийлөгч танд баярлалаа. Кэйба то смуу дэс. Кор тайхэн дэс. Кэйба үлдсэн байгаа. Танд бас ажил амжилт хүсье. Баярлалаа.